Библиэлд ингээд хоорондоо харилцсан ингээд зөрчилдөг зүйлүүдийн нэг гэх юм бол хамгийн ойрын жишээ гэх юм бол шинэ гэрийн нэг Петр гэдэг ном байна. Яков гэдэг бас нэг ном байгаа да. Тэрэн дээр болохоор нэгэн дээр нь одоо жишээлх юм бол сүмийн хүмүүсийг сүсгтэн гэдэггүй шүү дээ. Итгэгчид ярьдаг шүү дээ. Итгэгч нар гэж. Тэгмүүд яг энэ итгэгчдийн утгаараа өөрсдөн дээрээс нь тэр нэг замналын итгэлийн амьдрал гэж ярьдаг. Тэгмүүд итгэл гэдэг зүйл чинь өөр айгүй нэг голч юм байгаа даа байхгүй. Тэрэнд хэнд итгэх юм бэ гэхээр бурханд итгэх итгэл. Одоо нөө тэр янз янзын археологийн олдрууд дээр эцэг хүү ариун сүнсний нэр юмас энэ төргээл байдаг. Тэгмүүд энэ магадгүй гурван зүйл итгэх нь өөрөө бас нэг голч юм шиг байгаа. Гэт тэгэнгүүт тэр Яков ном дээр нь болохоор хэрвээ чи итгэлээ гэхэд тэр итгэл чинь үүсэхгүй бол энэ нөр өхмөл юм. Юуг болоо? Үйл байхгүй бол. За. Чи ингээд бодлол дотроо юу гэмээр ингээд итгээд байна. Би итгэж байгаа гэж байгаа гэдгийг бол тэр итгэж байгаа гэдгийг илэрхийлж байгаа илэрхийлэмж байхгүй бол эн чинь өөрөө итгэл биш ээ. Тэрийг хэрвээ чи үнэхээр итгэж байгаа юм бол үйл хөдлөлөөр харуулаа. Үнэхээр чи магадгүй ойлгосон бол тэр ойлгосон зүйлийг хэрэгжүүлээ гэсэн утгатай гэх юм уу. Үнэхээр ухаалаг одоо ингээд лаг болгоё бүтээ гэж алан тална гэж бодоод байгаа бол одоо бэр амтгатаад байгаа бол тэрийг бэрэ хүчээ гаргаад ирээ гэсэн утгатай гэх юм уу. Итгэл нь өөрөө үүсэх бол өөрөө хөмөл юм а гэсэн ойлголт. Гэтэл тэр Петр ном дээр нь байлуу мэдгүй ямар ч нэг дараачийн ном дээр нь байлуу. Чи хичнээн зүйлийг бүтээлээ гээд хичнээн зүйлийг чадлаа гээд энэ чадсан бүтээсэн зүйл чинь бурхны дэргэд хийсэн зүйлийн дэргэд бол юу ч бишээ. Чи хэдийн хэмжээний зүйлийг бүтээснээр одоо магадгүй тэр нэг диваачнд орох шалтгаан бол болохгүй. Хүний амь өөрөө маш хүчрэх юм. Магадгүй чи болоо гэж хүмүүс маргааш өглөө амьд байх уу гэж мэдэхгүй. Гэтэл тухайн тэр амьд байлгаад байгаа зүйл чинь юу гэхээр бурхан зөвшөөрж байгаа учраас юм амьд байлгаад байгаамаа. Бурханы нэгүслэр чи амьд байгаад байгаамаа. Тэгэхээр итгэх нь итгэл гэдэг зүйл инэрлэгдэх зүйл айгаа чухал юм аа. Тэрс тийм нэг ингээл олон зүйлийг бүтээснээрээ бол байдаггүй маа гэсэн ойлголт. Энэ миний үж байгаа зөрчил юмсан утсан байхгүй. Харилцсан бие ингээд үүсгэж байгаа юм шиг. Нэг нь үйл нь чухал. Итгэлтэй бол үйлдэлээр харуулж байгаа. Гэтэл нөгөөт нь итгэх нь чухал. Гэсэн мөртлөө үйлдэлээ тэр нь бол нэг тийм чухал биш ч гэдэг юм уу. Надад бол даблтул яа гэж бодчих. Даблтул аль алийг нэг гэж юу? Тий. Үйл нь ардталтаас итгэл сэтгэлтэйгээ байж гоё цогцолох юм биш. Уусаа манай буурлууд жоохон юмн дээр тэгж яриад байхгүй. Чин сэтгэлгээд чин одоо аливаа нэгэн үйлдэлийн ард заавал тэр чин сэтгэлийнх нь юм дэвсээ явж явах ёстой. Тэрийг бол ингээд маш чухалчилж хардаг. Чин сэтгэлтэй хүн дээр юу ч сургаж болдог. Чин сэтгэлтэй хүн бол юу ч сурч чаддаг, юу ч хийж чаддаг. Угаасаа тийм байдаг гэдэг аахгүй юу? Нээлттэй байдаг. Тэгээд тэр чин сэтгэл гэдэг юм ойлгож авах амар чухал юм шүү. Тэгээд тэр нь байхгүй хэрнээсээ үйлдэх чадамжтай хүмүүс бол ойлгомжтой шууд жоохон хохирогч маяг руугаа ороод явчихсан юм шиг. Тэгээд тэр чин сэтгэлтэй хүмүүс дээр яг жинхэнэ эрдэм мэдлэгийг оруулаад ирэх юм бол нөгөө хар цагаанаа яг гой сүлдэг юм шиг. Бодвол би л зүгээр тэгж ойлгоод байгаа юм л да буурлахын ярианаас л нэг юм. Хамгийн нэгдүгээрт бол буурлууд яг тэр чин сэтгэл гэдэг юм аль үнэлт юм шиг. Түүнээс чадваргүй хүн гэж бол угаасаа байхгүй юм шиг. Тэгээ яаж ч утсан те альва хүн бол тэр нөгөө систем векторын 8000 хуваарлалтаараа ботсон ч тэр 8-уулаа давуу болон сул талтай чаддаг болон чаддгүй юмтай байдагтай ойлгоо. Нэг ч юм чадваргүй, тийм амар хинт чирэггүй те тийм хүн бол байхгүй. Тэгтээ тэр мэдлэгийг өгөх энэ оюун ухаан чинь миний ойлгосноор шүү. Оюун ухаан чинь нэг юм хаалттай саадтай тэгт байгаа даа штэ. Ингээ нэг хязгаараасаа тэлж чаддгүй. Тэн дээр тэлүүлэх гэх юм бол нөгөө нөхдүүд онгодууд мэдхгүй би бол тэнгэр гэж хэлмээр байна те. Тэнгэр тэн дээр дэнслээд зөвшөөрөх юм бол өгдөг. Зөвшөөрөхгүй бол тэр нөгөө жижигхэн би маань мэд хүмүүс нь бол хичнээн ингээд те өөрийнхөө хүчээр одоо зүтгэлээд хүрч чадахгүй хязгаараасаа бол гарч чадахгүй яг тэр дотроо л байж байна. Тэд нэр хязгаарыг бол давуулахын хувьд давуулна. Гэтэ дэнсэн чин сэтгэл гэж. Байбл дээр яг энэ ойлголтууд бас ингээд мерсээр саянаас хойш ингээд сонсогдоод байгаа байхгүй юу? Одоо бурхан ингээл хамгийн эцсийн цэг нь бурхан гэж авч тавьчаал те. Тэнгүүд түрүү хоёлаа ирсэн штэ манай буурал болохоор хамгийн нэгдүгürt угаасаа тэнгэрээс тулган шаарддаг. Заад авдаг.
заад хүлээлгдэг энэ төр гэж нэг тийм үг хэллэг хэрэглээдсэн байхгүй юу. Тэгээд тэгж хүлээлгсэн юм ин хүмүүс бол зүгээр зээ гэл ингээд хүлээж авахаас өөр сонголтгүй байдаг. Тэр нь бол ингээд бүр цаашаа ярих юм бол тэнгэр тэгээд цаг хугацаа орон зайынхаа өөрийнхөө иргэшээлээд энэ гэдэг юм ярих гэдэг байхгүй юу. Тэгээд тэрний хажууд бол хүн бол өчүүхэн гэдэг нь одоо Байблийнхаар тэр бурхны хажууд хүн бол өчүүхэн тэгээд бурхан руугаа бараг харахаараа хүчдэг. Гэдэгтээ ингээд нэг төстэй ч юм шиг. Хамгийн нэгдүгürt яг хөө тэгж тулган шаарддаг. Тэгээд тэд нар бол ингээд дээшлүүлэх доошлуулах тэр хязгаарыг ахиулах тэр эрдэм мэдлэгийг буулгах тийм үстэй одоо Монголд ч гэсэн ингээл яг хэвэндээ байж байгаа л одоо онготууд бууж ирээл ингээл үдэл санаа, оюун санааны нэг хуучин цаг нь эргэж ирээл өөрсдийнхөө юмыг шүтэж эхлээл ч юм уу те. Тэрнээс өмнө бол та таг гадаадын одоо баг гадаад нь мэддэхгүй Монгол нь мэддэхгүй байсан шүү дээ. Би бол одоо 10 жилийн өмнө яг юу бодож явсан бэ гэд ботгоор амар идэг байхгүй юу. Манай ээж мэж ч ингээл говийг ерөөсөө нэг оронд нь зарчих хэрэгтэй нэлсэн төлөөр яадээ ингээл те. Японд ингээд хэдэн жил түрээслүүлчих гээл тэгсэн чи яг үндэ говьд нь баахан эрдэнэс байсан байдэн шүү дээ те. Тэгэл тэр мэр яриг сонсоод өссөн хүүхэд чи яах юм манай тэр гомыг бараг зараад би энд сайхан амар хөвтмээр энэ тэр гэсэн сэтгэлгээдээ тэр барууны одоо манайх нэг тонж дээрэмдэх гэсэн сэтгэлгээ чинь аль үжээ ингээд дэвсэгдэж орж ирээ. Тэгээд бид нар чи яг гадаад хүн шиг сэтгэдэг болсон байдэн шүү дээ. Тэгээ нэг л гадаад явж сурах хүсэлтэй ч юм уу нэг тийм л хүмүүс болсон. Тэгэл бөөнөр мууд сайн ч гэдэг шиг те өстой галзуус солиотойгоор дуудулан байж бөөнөр босч ирээл сэрээсэн мэдтэй. Ер нь бол яг нөгөө өв соёл үндэсний ёс уламжлал гэдэг юм аа үнэхээр сэрээсэн. Би одоо тэрэн дээр ямар ч маргаан байхгүй гэж бодож байна. Тэгээд тэр чинь нэг 10 жил үргэлжилж одоо нэг те хүмүүс нь дээлээ өмсч мэддэг дээлэрээ гойдог. Тэгэхэд за 15 жилийн өмнө гэхэд дээлийн өмсгөөс ичдэг гэсэн шүү. Ер нь бол тийм байсан тийм. Морин урмуур гэхээр бараг тэг яах гэж байгаа. Тэр бол хизээш сонирхгүй. Тэгэхэд одоо бол хүмүүс ингээл бие мий бол бүр ингээд 180 градус эргэсэн юм шиг гинтл морин урт сонсчмоор, уртын дуу сонсчмоор. Тэгээ надад бол уртын дуу муу айгуу чихэн зэртэй дэс. Гихмэд юу ярьж ийш орч. Ихлээ хортоноос. Нөгөө нэг шүү дээ. Нэг нь болохоор итгэх нь чухал. Үйлс нь бол нэг тийм юм тийм нөгөө тулгын шаардлагт ярьжсэн. Тэнгүүд яг нөгөө тэр чинь ингээд нөгөө онготууд нь бууж ирээл улаач нартай хилжиж сэрэж байгаа байхгүй. Түүнээс нэг улаач нар бас нэг мундагтаа сэрж байгаа нь юу л бол тийм. Тэгэхээр тэр чинь цаанаасаа тэнгэрийн юутай юм л явж байгаа сте. Тэгээгүй хэрвээ ингээ онготууд ч бууж ирээгүй ингээл бах байдгаар байсан бол одоо манайх тэр чигтээ гадаад хүмүүс болцсон байхыг ер нь хэм мэдхий. Тэгээ тэрэн дээр бол ялчгүй өөрчлөлт явсан л гэж боддог чинь. Тэгэхээр цаанаа бас нэг юм үнэхээр Байбл дээр гарч байгаа шиг юм иргэшээгч хүчин байгааг бол за би одоо бүх бүү мөргөлтнийг төлөөлж ярих юм жаашаа. Гэхдээ манай буурал бол надад тэгэж заадаг. Цаанаа л юм иргэшээгч хүчин байгаа. Тэр бол шууд тулган шаарддаг. Тэрний тулган шаардж байгаа хязгаар дотор харин яах нь бол манай буурлахаар бол илүүтэй гэж хоригддог байхгүй юу? Илүүтэй ухаалаг байхыг л те. Хориглоод бол хориглолоо гэхэд нөгөө цагаан ихтгэрээ яадаг лээ те. Цагаан ихтгэр харыг улам дэлгэрүүлдэг ч ер нь бол хитрхи сайхан сэтгэлтэй хүн чинь хүнд дээрлэхүүсээр агаад нөгөө хүмүүсийн дээрлэхүү занг одоо бадрааж өөрчлөж өгдөг тий. Тэгэхээр энэ утгаараа ингээд ямар ч гим хийхгүй байсан ч гэсэн угаасаа тойроод гим хор болох учраас тэрийг эсэргүүцэж үг хэлээгүйгээрээ тэр хүн чинь бараг цагааныг үлдээд байгаа ш харыг үлдээд байгаа болчихж байгаа байхгүй юу. Ер нь л тийм учраас яг ийм угаасаа боломжгүй зүйлийг хориглох гэхээсээ илүү тунган дайруулж одоо хизээд нь яах ухаалаг байхыг илүүтэй одоо манай буурлал чиглүүлдэг л дээ. Тэгээд мэдээж цаана уйх зүйл байдаг. Тэр нь болохоор оршихуйтай л уйдаг. Амин чанар амин оршихуйтай уйдаг байхгүй. Тэгэхгүй тэр чинь амин оршихуйдаа уйж тэгж өөрийн мэдлэлтэй байхтай бас айгүй их уйна. Өөрийн тархитлагаатай байх. Тэгэхгүй бол тэр чинь нөгөө цул юмныхаа нэг хэсэг болчих гээд байдаг байхгүй. Өөрөө ялгамжтай оршиж ийж амин оршиж ингэж одоо манай буурлал үзээд байгаа. За тэр яг хоёлог одоо бүр миний подкаст боллоо гэдэг. Угаасаа л үстэй. Миний яриа боллоо.
За хоёлоо одоо нэг Христ чинь ер нь яг ямар хүн байсан болоо тэгэж амар гинт шүтэгдсэн. Би тэрийг жоох гайхаад байдаг байхгүй юу. Зүгээр тэрийг ингээл яана бас хамаагүй тэгж ярьж болох байх те. Иесус Христийг түргэнгүүт нь л одоо хүмүүс мэдээд байсан юм уу эсвэл харахад ер бус юм байсан юм уу? Юунтай байсан? Яагаад хүмүүс итгэлийг тийм амар хураасан? Яг ингээд бодсон чинь бүр яалчгүй том сэдв байна л та. Бүр яалчгүй том сэдв. Алнаас нь ихлэх баах юм бодогдож чинь. Ямар ч тач яг тэр Буддач байд юм уу? Христч байд юм уу? Тэгээ тэр одоо Чингис хаан маань ч байд юм уу те. Төрсөн үед нь дэрэгдэн зурхаач нар байсан. Дэрэгдэн ч яг ер нь бол ойролцсон. Тэгэнгүүт тухайн тэр хүн төрж байгаа үеийн тэр нэг гариг ирэхс одны байрлал тухайн хүний яг төрсэн газрын байрлал гэд. Тэр энэ бол яалтчгүй бол өстө жинхэнэ мундаг хүн байна те. Ирээдүйд маш том үйлийг эхлүүлэх хүн байна гэдгийг бүр зүнчтэн нөлөөдөн бүр ингээд тэр байралтаар нь хараад тэр байгаа газар нь очсон байдаг байхгүй юу? Төрсэн газар нь жишээлх юм бол. Тэгвэл энэнгээрээ ингээд тэр ямар шашных байна үл хамааран тухайн хүмүүсийн тэр нэг зурхай зурлаг буюу тэр төрсэн заяа төр гэдэг ойлголт нь бас яалтчгүй байдаг юм байна гэдэг ойлголт нь ер нь бол нэг талаараа төсдөөс нэгдсэн. Би бас нөгөө бүх бөө хүмүүсийг төлөөлж яриаггүй гэдэг манайх сайн ойлгоорой би ч одоо ганц хүн шүү дээ гэсэн тийм. Тэгээ манай буурал бас зурхааг амар чухалчлаад идэв бил. Сүүлийн үед ингээд дандаа зурхаа тэгээд зурхаа чинь юм тооны ухаан байд юм бил. Тэгээ ингээд тооч их сонин трик хийдэг юм байна. Тэгээд ер нь тэр зурхаа чинь тулгын шаардлага маяг юм хаашаа. Тэр цаанаасаа өгж байгаа зөв тогтлохын нэг хэсэг юм шиг байна. Тэгээд тэрийг мэдэх бас амар чухал юм бэлээ. Би бол зурхан мурхаар сонирхдаг. Яг сонирхдаг л та. Гэхдээ тэрийг нэг ингээл батлагдсан ч гэдэг юм уу тэгж бодож үзег байхгүй. Ягаад ч юм сонирхоод байдаг багын тийм зурхан мурхан дуртай л байсан л та. Гэхдээ нэг тийм итгэдэггүй байсан гэх юм уу. Тэнгүүд одоо буурал болохоор байнгын тийм ер нь зурхаа хэсэг юм яриад байна. Дээрээс нь миний нэг хиттийн нэг амар дуртай кино байдаг байхгүй нэ. Цорын ганц Emperor эмхтэй гэдэг. Эмхтэй хаан гэсэн үг. Олон ангит юм уу? Олон ангит. Тэр нь болохоор тэрний өмнөх хааных нь үед байсан зурхаа чинь ингээд оддын байрал харж агаад ингээд вүү овогт эмхтэй төрийн эрхэнд гарах тухай ингээд зөвлөмждөг байхгүй юу? Тэгээ тэрнээс болоод асуудал болоод гэхдээ тэр нь болохоор тэр эмхтэй нь үнэхээр төрийн эрхэнд гараад хиттийн түүхэнд байсан цорын ганц эзэн хаан байхгүй юу? Эмхтэй. Эхлээд Empress болоод хатан хаан болоод тэгээд сүүлдээ бүр Emperor болоод тэгээд тангийн нэрийг солиод өөрийнхөө улсыг байгуулчаад тасарсан байдаг байхгүй. Бүр агуу заяа. Тэгээд тэрийг бодит юм биш үү тий. Бодит хөө. Нөгөө вүү зэтян гэх юм болоо. Вүү зэтян гэж. Яг түүхийн уншгаар амар харгисэрцгийн хүн байсан байдیں۔ Тэгээд 700 оны хоолоо. Би яаж хэлсэн юм аа? Саяхан штэ. Тэр алтан судрыг уншиж хахад алтан судрыг уншиж хахад тэр нэг өөр судрыг уншиж хахад л. Ямар ч тач гариг ирсэн нөлөөлөл угаасаа ялтчих байгаа. Хамгийн наадсан дэлхийд хамгийн ойр хот чинь нар штэ. Нар жишээлх юм бол дэлхийн хоорондын зай чинь 150 сая байдаг лөө 1.5 билээ. Сая 5 билээ 150 сая км байдаг лөө. Тэр ямар нэлээд хэдэн сая километрийн цаана байгаа тэр нэг од дэлхийд амьдрал үүсгэх шалтгаан болоод байна штэ. Дэлхий байхгүй бол одоо амьдрал байхгүй штэ. Ургамал байхгүй амтан байхгүй байх жишээ нь тий. Тэр уншсан судар дээр болохоор нарчин өөрөө дан ганц бас огторгоо байгаа нэг төв биш штэ. Наранд бас нөлөөлж байгаа нөлөөлөл гэж байгаа. Нар өөр тийм гариг ирсэн оддын хэнийг бас хуралдуулсан байгаа гэдэг ойлголт. Тэндөө бас нэрэн тэнтэй гэж бодогдсон байхгүй юу? Буцаагаа сэдврүүгээ оронгууд яалчгийн гариг ирсэн төрсөн тэр заяа төгөр гэдэг ойлголт бол байгаа бах. Яг одоо цурхаа гэдэг нь нэг буруу зүйл бол бас давхар байдаг л да. Өнөөд л мэддэхгүй бас нэг тийм бизнес болгоцсон зүйлүүд. Тэгэхээр нөгөө талаас энэ бас нэг үгүйсэх аргагүй нэг ойлголтууд энэ бас нэг нь байгаад байгаа. За тэгээ нэг ингээд төрсөн утга учир нь бол тийм байсан. Урдаас угаасаа бичигдсэн байсан. Христийг төрж явахт нь олоод очсон юм уу те? Тий. Христийн талаар бичигдсэн тэр номууд нь Христ бол өөрөө бичээгүй. Өөрөөсөө ингэж чичээр тэгж чичээр ерөөсөө бичүүлээгүй. Дандаа шавнарууд нь. Одоо тэгээд төрөнгөт нь очиод авцсан юм уу эсвэл аав ээж тэр өссөн юм уу? Аав ээж тэр өссөн. Аав ээж тэр. Гэтэ хамгийн бас сонин бас төрсөн түүхнээгээ сонин шүү дээ. Ээжийн хэвлэгээс төрсэн мөртлөө аавынх нь одоо оролцоогүйгээр. Манай нөгөө тий. Тооноор гэрэлцсаад гэдэг шиг. Төрсөн. Тэгээ яг тэр нэг Йосеф гэдэг залуу чинь Йосеф байдаг байлоо да аав нь.
За ер нь бол энэ намайг л ер нь лараар нь тавьчлаа да. Намайг ер нь бол яачлаа да гэд ер нь бол за ер нь битүүндээ жоохон салида ухааны бодсон явж исэн чинь эзний тэнгэрэлчлөө бурхан ингээд наад түүхтэй чи өсгөө чи эцэг нь байх ёстой гэсэн зүйлийг яриад холдох бодлоо авч хайдаг байхгүй. Тэр ихэд Есүсийг бол өсгсөн. Генийн цусны аав нь бол биш. Гэтэ бол аав гэж үздэг. Аав нь болохоор модтой ажилтны можаа хүн байсан. Христийн хувьд болохоор тэр нэг 30 орчим нас хүртлээ тэр нэг тодорхой нэлээдгүй олон жилүүдийн хугацааны намтар нь Библиэр ус байдаг байхгүй. Тэм хоосон гэх юм. Гэгээрэлт хүрснийхээ ард дээр ард түмэнд хандаж тухайн ямарваа нэг тийм гайхамшигтыг үзүүлээд айлдваруудаа айлдаад явсан тэр нэг үйл явдлууд маш детальны байдлаар бичигдээд үлдснээс өмнөх түүх нь бол төдийлөн байдаггүй. Тэгээ үндсэндээ бас замнал нь яг л нэг бусад юм шашны одоо боддоо багштайчтай бас ойролцоо гэмээр бясалгаал мацаг барайл ганцаараа гороолол ямарол явсан үйл байна. Тэгээд тухайн тэр нэг үйл явдлуудыг одоо дараа нэг сорилт өөрсдөд нь бий болоод гинсэ гэх юм уу. Тэгээд тэрнийг даван туулсны ард дээр одоо яг жинхэнэ тэр нэг төвшөндөө очиод үйл явдлууд хийгээд явсан байгаа даа. Тэгээ өөрөө гарч ирсэн юм уу? Тэр чин хүмүүс дэмжиж дэсэн юм уу? Өөрөө бясалгаад явжсэн юм ганцаараа. Тэгээд сүүлд 40 хоног юу хоолгүй явжсэн гэлүү дээ. Тэгэл тухайд тэр нэг хийх хэстэй удаа хийгээл яваад байсан юм шиг байгаа юм л да. Аяллаа хийгээд гэх юм. Тэгээ ер нь бол өөрийгөө амар сайн мэдчихсэн гэсэн үг үү те? Эсвэл юм eerч хаагаад байсан болов уу? Яа чи Христос шиг би яаж мэдхэв те. Бодвол тэгсэн л ээлгүй. Гинт ямарууд гинт гараад ирдэг шиг. Ялгаахгүй л тиймэрхэн бол байсан бах уу. За тэгээд нөгөө нэг яаж хүмүүсийг ингээд итгүүллүү гэдгээ хоёул ярих гэдэг тийм. Хамгийн эхлээд болохоор тэр Галил гэдэг нэг хот байгаа тухайн тэр Иерусалим байдаг лөө. Тэр нэг төрсөн нутгийнх нь нэг хот нь тосгон гэх юм уу. Тэгээд тэнд хамгийн анхны гайхамшиг үзүүлж эхэлдэг байхгүй. Тэр нь болохоор тэр одоо усыг дарс болгож хувиргаж үзүүлдэг. Шидийн зүйл хийж үзүүлдэг гэх юм. Хүмүүс шүглцсэн байсан муу сүнснүүдийг зайлуулаад, маш өвчтэй байсан хүмүүсийг өвчнийг нялааршуулаад, насаараа сохор байсан хүнийг харааг харуулж моруулаад, хэвтрийн байсан хүнийг босгож ирээл. Тэгээ баг өвгцэн хүнийг амьлуулж моруулаад байдаг байлуу да нэг тиймэрхүү маягийн нэлээд олон юм ингээд үлддэг. Тэгээ тэр хэмжээгээр хүмүүс тэр гайхамшигын нэрүүдээс нь хараад шүтэж бичрээд дагааж одоо сүслээд явах хүмүүс гэснээр цөөнгөө байсан. Тэгээд нөө сүүлд нь явсараа мод харамсалтай Христ ч юм болохоор цовдлогдоод өгсөн шүү дээ. Алуулсан. Тэр ягаад цовдлогдож цовдлуулсан шалтгаан ярина. Тэгээд нөө тухайн үед ч юм болохоор тэр юдаизм буюу одоо тэр хуучин гэрийн цаг үед хуучин гэрийн бид нар бичигдсэн байгаа тэр түрүүний ярьсан тэр зөнчтийн айлдвар гэх үү. Тэр хаадуудад дэрэгдээс нэг зөвлөдөг байсан хүмүүсийн айлдваруудынх нь Мосеос угшилтай нэг 10 хууль гэдэг байгаа шүү дээ. Тэр хуулийг дагаж мөрддөг хүмүүс ер нь бол жууд буюу юудэчүүд гэж үздэг байгаа. Жуудууд, юудэчүүд. Тэрийг дагаж мөрддөг хүмүүс нь одоо тэр сумын пасторууд байгаа байхгүй одооныхоор. За. Тэгээ тэр хүмүүс нь одоо сүсгтэн арт түмнүүдэд чиглүүлээ, зааварлаад ингэж сургаалд ном айлдвараа айлдаад ингэ явдаг. Гэтэл нэг нөхөр хаанаас нь гарсан бүү мэд нэг мужааны хүү нэг баачка гарч ирсэн гутлаа мангар лаглаг гайхамшигтыг үзүүлээл хүмүүсийг идгээгээл тэгээ араасаа хуйлруулаад нөгөө нэг сүмд нь орлого нэмдэг байсан зоос төлдөг байсан хүмүүсийг нь уруулж аваад ингээ явангууд яг нэг талаасаа яг цаагаараа янз янзын үйл явдал болсон байх. Зүгээр хамгийн гинээр бодох юм бол өөрс нь орлогыг ингээд аваад тахаар хинч дуртай байхгүй шүү дээ. Тэнгүүт за энэ одоо энэ юу яг яагаад ингэж байгаа ингээд сонирхож эхлээд тэгээ яалтч өөрсдийнх нь хэл бүр өөрсдөнтэй нь хүртэл тэмцэлдээд өөрсд нь ярьжсэн тэр нэг зөв гээд байгаа зүйл нь үгүйсгээд буруутгаад яваад ангууд тэрний тийм шахан хавчиж зайлуулах үйл ажиллагаа хийсэн юм шиг байна. Багаараа хамсаад. Одоо нөгөө нэг 10% жоох өөрчлөлтснийг яриад байна үү те? Хөршөө хайрал, дайсны үзьяд гэсэн үгийг нь дайсны хүртэл хайрал. Тэгэл мөнгө бол бузар мөгийн үндэс. Тэгэл та нар бол өстой хорт могоо удам зайлцгаа явцгаа гимшицгээ гэж мэгэл тунхаглал. Тэр нь бол тэр яавч тухайн тэр нэг шашны ирэх бүхий хүмүүст таалагдав юм шиг байна. Тэгэд яг тэр фарисей гэдэг тэр томоохон хүмүүс нь
гадна талаас харах юм бол үнэхээр цэвэр ариун гэмээр цэмцгэр хүмүүс. Ерөөсөл хараад нэг ингээл сүдэж мөргмөр гэмээр тиймэрхүү хүмүүс. Тэр нь яг нэг өмнө хэлсэн тэр Мосегийн хуулийн дагуу гадна талаас харах юм бол яриа нь гоё цэгцтэй, өнгө үзэмж сайтай, тэгээ хийж байгаа үйлдэл нь гэсэн ингээд хүндлэмээр хүмүүс. Гэхдээ яг доторх бодол нь болохоор ерөөсөө тийм зүй бас одоо жишээ нь одоо адаглал Христийн алыг байхгүй болгоё гэсэн бодол нь нэг том баталгаал болчихж байгаа байхгүй. Тэгээд тийм хуучин өнгөрсөн ойлголтыг шинжилж өгвөл одоо явж гисэн хүн өөр Христ байгаа юм л да. Хажуурныхоо тэр нэг хавчуурга маягаар янз янзын шийдвүүдийг бол үзүүлсэн. Гэхдээ гол зүйл нь бол тэр байгаагүй. Бүх зүйл шийдвэр бол угаасаа болохгүй шүү дээ. Гол зүйл ямар нэг юм чинь үндэстэй. Тэгэнгүүт яасан нөгөө хэд нь хуйлж байгаа цовдлаа хийсэн юм уу? Гүтгэсэн юм уу? Яагаад цовдлцсан? Тэгэл янз янзын одоо янз янзын байдлаар шүүхэд одоо би зөв ингэж маац магаар яриад байгаа шүү. За. Шүүхэд дуудуулаад энэ чинь ийм зүйл буруу гэдэг байна. Гэлэнгүү тэрийг тэгэл дахиад ингэ хэрэгсээл хооронд ингээл ягаал үнэн үнийг ингээл тодруулах гал яваал. Суу дахиад л хаанд очсон гол энэ чинь ийм буруу зүйл хийгээд чинь тэгээд ингээд ингээл баханд хов хүргээд буруу цуг арт түмэнд дамжуулж тараагаад арт түмэн итгэсэн үү? Итгэсэн. Тэгээ итгээд ингээ байхгүй болгочихж байгаа байхгүй. Тэгээ бүр сүүлд нь тэр нэг яг одоо ингээ тухайд нэг уншингууд нэг тийм арайчтай юм нэг зүйл байсан л да. Хоёр хүнийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ жилд нэг удаа нэг одоо хүнийг тийм гим нүглээс нь хэлтрүүлэх тиймэрхүү цагаатгал маягийн өршөөл маягийн үйл явдал болдсон байна л да. Тэрэн дээр нэг Христ болоод нэг хүнийг гаргаж байгаа байхгүй. Нөгөөт нь болохоор алуурч юм байлуу да. Хүн амны хэрэгтэн. Тэгээ тэрнгээр ингээ суудсан. Тэнгүүд энэ хоёр хүний алийг нь яах вэ гэсэн чинь наад нуугаа цовд наад нуугаа аал гэж Христийг заасан байгаа байхгүй. Яс нүдэр алуурчин бол амилтрээд манай тэр нэг хүмүүсийг аварсан сайн үйл хийсэн хүнийг зүгээр л алаа хийчихэж байгаа. Энийг хийлгэх тэр арт түмнийг одоо дуу нэгтэйгээр тэр хүнийг цовдл гэж хэлүүлсэн шалтгаан угаасаа тэр нэг пропаганда буюу нөгөө нэг толгойлогчдын л хийж байгаа явуулга тарих угаалт байсан даа. Тэгээд цовдолч хайчаа дараас нь шүтэж байгаа шүү дээ. Гоё шүү. Эндээс одоо хүн төрлөختний жинхэнэ нүүр царайг болж харж байна даа гэж байна. Тэгээд яг тухайн ойлголтыг яаж л бол яаж одоо яг энэ дээрээс яг сургамж авмаар санагдсан зүйл юу гэхээр тухайн яг үнэхэрийн зөв гээд байгаа зүйл чинь яг зөв мөн үү? Үнэхэрийн үнэн гэж бодоод байгаа зүйл чинь яг үнэхэрийн үнэн мөн үү? Үнэхэрийн үнэн гэж байхгүй шүү дээ. Харин тийм. Гэхдээ энэ хүн болгоны тэг өөрийн гэсэн баримжаатай байгаа даа шүү дээ. Яг бол энэ бол зөвдөө инкем модерн боломдоо гэсэн нэг ойлголтууд. Гэтэл яг тэр бодлыг магадгүй би өөрөө бодсон биш. Хин нэгэн суулгацсан байвал яах вэ? Тэгж суулгаснараа өөрийнхөө хэмжээнд ингэж бариад байгаа бол яах вэ? Гэдэг ойлголт. Гэтэл яг үнэндээ ийм баригдсан ийм хайрцагт бол бидний нийгэмд дангаан шашин гэлтгүү. Улс төрийн хэмжээнд ч гэдэг юм уу? Улс орны хэмжээнд, соёлын хэмжээнд цөөнгөө байдаг баг. Харин яг ийм нөгөө тарих угаалтанд хит их орц үед мэдээж ойлгомжтой гаднаас нь харахад ямар тэнэг юм бэ гэмээр юм хүмүүс хийдэг байхгүй юу. Тэр л бүр ингээд тов тодорхой бүр маш том жишээ байгаа шүү дээ. Ингээд ямар ер нь буруу юм хийсэн гэдэг шиг тэгж явж ангуут нь бүр ингээд арт түмэн бүр ингээд сонгох тэгээ алуурчнаас дорд үзэх хэмжээнд тэр чинь бас хүмүүсийн ер нь бол өөрийнх нь дотоодд байдаг тийм муухай дээрлэхүүж гэх юм уу атаарх зан чанар шүү дээ ер нь ингээд дээшээ сайхан явахыг үзэж чаддгүй тэгээ алуурчнаас илүү Христийг үзье ядна гэдэг чинь тийм шүү дээ. Баримт. Тийм тэгээд яг тэр юм ашиглаж байгаа тэрэн дээр нь жоох ингээ хов хүрэхэд л тархин амар хурдан угаагдсан байгаа байхгүй. Тэгээд цовдолч хайчаад тэгээд араас нь шүтээд байгаа. Энэ бол ёстой ингээд хүн төрлөختний яг ямар вэ гэдгийг бүр ингээд бүр бэлэн ингээ харуулсан зүйл шиг л надад анх сонсоход л үнэхээр тэгээ санагч би бүр ингээд шашин шүтлэг шашны одоо тэргүүнүүдээс ч юм уу дандаа л ид шид шахаж шаардж идэг одоо бөөнөр гэхээр л яах хэвээр дандаа шид үзүүлж явах хэвээр юм шиг боддог те над ном сударч барыг хинт хэрэгтэй ингэх шиг сонь юм ирдэ штэ тэгээд шидийн үзүүлсэн номлолоо хийсэн. Тэр чинь арга төгсөрж байгаа юм биш үү те тэгэнгүүт Гэхдээ бүр нэг удаа бүр Иерусалим буюу хот руу ингээ орж байгаа үед өөрт нь мэлжиг унуулаад хүмүүс бүр хаана хөвтөж байгаа юм шиг месиа гэж орилдог байхгүй. Хаантан залрын ирлээс утгатаагаар. Тэгэж шүтсэн мөртлөө тэгээд
Адаа ичиж амар байгаа хурдан тархиа болгосон Харин байхгүй тий. тий. Тэгээд зүнч зүгнэсэн төрөхт нь очсон. Тэгээд эн чин тов тодорхой байгаа ямыг хүн нүдэн дээр байгаа ямыг ерөөсөө тархиа ингээд жоохон угаалгачих юм бол харж чаддгүй гэдэг нь бол ингээд гэрчлэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь өөрийн толгойтой байх бол бүр маш чухал. Ялангуяа одоогийн шиг манайх шиг ингээд нэг юм хагас колоничлолд орсон юм шиг сонирн байгаад байгаа оронд бол энэ бол амар чухал. Тэгээд эдгээр чинь эрт дээр тэр Христтэй цовдлж байхдаа л энийг гаргууд хийдэг байсан бол одоо 2025 онд биднэрт ямар төвшөнд хийж байгааг нь бас бодоо штэ тий. Тэ мэдээллийн дан гэдэг шиг угаасаа тиймэрхэн бол хаасаг бол байгаа. Өөрсдийнх нь шүтэн, өөрсдийнх нь тэгээ хааны төвшөнд үнэлэгдсэн үнийг өөрсдийнх нь гараар алуулж чадж байгаа юм чинь нэг харь хүмүүсийг болол тэгээд өстой амархан байлгүй дээ гэдэг шиг тий. Одоо бид нараар бол ер нь тийм л юм хэлж байгаа шүү дээ. Бид нараар үг дэцийг өгөөсгүүлж, нүүр соёлын өгөөсгүүлж, уламжлалын тэгээ гадаадыг шүтэх гэдэг рүү явуулаад байна шүү дээ. Тэгэл бид нар өөрсдийнхөө нөгөө мах цусны дасрахаа өөрхийн өвөг дээдсүүдийг ингээд тох ойлцсон, сонсгоо ойлцсон, ойлгохоо ойлцсон. Тэгэхэр чин ер нь бол өвөг дээдсүүдийн өөрсдийнх нь гараар ингээд байхгүй болгочод ер нь ямар ялгаа байгаа юм тийм үү? Тэ? Яг л ийм хийдэг л нөхдүүд л байгаад байгаа юм л та. Энийг яг Библиэсээ сурсан юм уу? Чи ер нь тэр талаар юу гэж бодож байна? Хэлж мэдэхгүй юм да. Яг цаана гараад утсан биш. Ер нь бол альваг гүн ухаан зүй тогтол гэдэг чинь уг нь зорилго нь жоохон тийм юм билээ. Өдөртөх, хүнийг өдөртөх зорилготой л. Тэгээ одоо жишээ нь зүгээр яг хамгийн ойрын жишээ онгод тэнгэрүүдээр энэ тэнгэр шүтлгийн талаар ингээд бодоод үзсэнгүүт энэ хэрэг ярих юм болоо битээр ярих болоо гэж. Яг амсгаа бол ярих гэсэн чинь. Одоо юу гэмээр ингээд онгод тэнгэрүүдийн подкастуудыг ингээл сонсоол байнгут ингээл доор нь яг бүрэн гүйцэд сонсоогүй мөртлөө бөө гэдэг утгаараа шууд ингээ үүсдэг хүмүүс зөндөө байдаг штэ. Тэнгүүт тэр хүмүүсийн болохоор зүгээр л бөө бол буруу. Бөө бол угаасаа худлаа байдаг. Эсвэл лам эсвэл буруу, лам угаасаа худлаа байдаг ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү маягаар зүгээр ингээд цаад учир шалтгааныг нь ойлгохгүйгээр зүгээр л тийм гэсэн ойлголтуудыг ингээ хүлээгээд авцсан. Тэр бүрээрээ л ингээд хязгаарлагдсан ойлголт нь яг өөрсдийн тийм байдлыг нэг үүсгдэг юм шиг санагдаад явчихж байгаа. Тэгэл нөгөө нэг дээдсүүдийн нэг ярьдэн штэ. Онгодууд нөгөө талаас бодоод үзсэнгүүт тэр хүмүүс ямар буруу юм ирсэн юм уу? Буруу юм яриад байгаа юм. Яг ямар сэтгэлтэйгээр энэ айлдварууд айлдаад хүмүүд ингэ түгээгээд яваад байгаа. Энд чи ер нь бол одоо за бүр ингээд бүр ойлгомжтой төвшөнд ойлгохгүй байгаа хүмүүс энэ те бүр яриагийн сонсоогүй шууд эсэргүүцдэг. Тэгтээ бас бөөнөр чи өөрсддөө ирэхээр бас хаяад адилхан зан гарах үе байна. Би бинийгээ хүлээн зөвшөөрөхгүй. Гидсэндээ хүлээж ийлс. Тэгэхээр ингээд хүн өөр дээрээ ирэхэд юм мэдээжийн ойлгомжтой юмыг тэгээ онгодынхаа хэлсэн үгийг хүртэл сайн хэрэгжүүлж чадаад байгаа юм бас байхгүй л байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол стол нөгөө нэг гадагшаа харах гэхээсээ илүү дандаа өөрийгөө өстө нэр өдөршөнгөө төлдөж тэ дээрээс доороос сайн харж авахгүй бол бид нар өөрсдөө юм яар суужаал буцаал тэнд нэг үгүйсэх аюу өндөр магадaltaй энэ ч угаасаа хүний өөрийнх нь зам юм шүү. Тэгэнгүүт уул нь бол одоо ингээд Христийн тухай яриад байгаа нь цаашдаас буддын гүн ухааныг хальт ирээ гэж ирсэн тэ. Иймэрхүү юм яаж байгаа нь эдгээр чинь уг нь бол ингээд хоорондоо заавал дайсан яах ёстой ч юм уу би бинийг үгүйсгэж явах ёстой юм. Ер нь бол хүний сэтгэлгээний цаар хүрээ чинь юмыг зөв тогтлоор нь ажиглаад хүлээн зөвшөөрч хүлээн авч явах тусмаа тэлнэ штэ. Тэлэх тусмаа тэр үгүйсгэл гэдэг юм аа нэг арай нэг баг гих гэдэг юм шиг санагддаг байхгүй бол би л одоо тэгж бодоод байна. Түүнээс битгий үгүйсэг битгий хэрэлт мэрлэгээ болоо шил үр дүнгуулах л та. Бас хүмүүс сонсвол зарим бөөнөр чи ингээд босож шашны ерөөс үздэггүй байдаг байхгүй юу. За яг гоо үнэхээр тэр ингээд гуйлаад байгаа лам нар те яг нөгөө гүйцэтгэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Лам нар, пастор аль одоо юу гэдэг нь те бөө дотор ч гэсэн тэгэл улаач нараасаа болж их юм болдог шүү дээ. Тэглээгээ тэр цаана байгаагүй ухааныг одоо ингээд байшгүй болшгүй гэдэг чинь жоохон асуудалтай. Яагаад гэвэл тэр чинь одоо тэр олон хүнийг байлдан дагуулж эцэгэл бишрэглэн авсан юм бол хоосон биш л ээж тараа. Тэгээд тэр гадаад хайр хүмүүстэйгээ ойлголцохын тулд тэдний
гүү ухаан бүр үндэс суурьтай юу байгааг байрж авч тэмтэрч ингэж гадралж ийж тэр чинь дотроо өөрийнхөө дотор багтааж сэтгэн нийцтэй гэдэг юм бас бодогдод байгаа. За чамд Христийн талаар өөр нэмэх юм юу байна? Хоёлоо ингэсгээд бас цаг ус төгч юм тий. Би нөгөө өмнө тэгж бодсон. Үгүй сонсч байсан байхгүй юу? Зөв тав сонсч яхад. Одоо ингээд 10-ын жанр 100-ын ноёдууд дээшлээд ирэнгүүт ер нь 100 яг 10-ын жанрын хувьд нэг тийм асуудал бол биш. 100-аас дээшлээд 100-100-аас дээшлээд ирэнгүүт яалтчгүй нэгтгэл одоо өнөмшил буюу энэ шашны энэ орон зайг судлан мэдэж танин мэдхээсээр аргагүй байдал байсан. Тэр гойс нэгдсэн байхгүй. Тэгээ энэ ямар утгатай вэ гэхээр нөгөө талаас нэг одоо ингээд угаасаа 100 айл өрхийг нэгтгэсэн тийм ноён хүн байна гэдэг чинь угаасаа тухайн хүмүүсийг нэгтгэх гэдэг өнцгөөсөө олон ургалч байж ижил одоо нэгдсэн нэг санааг багцлаа штэ зангидсан штэ. Тэгэхгүй тэгээд юу мэрийн зөвхөн тухайн нэг угсааны тухайн нэг хүмүүс гээл ингэ хязгаарч бас жоохон очиж дутагдaltaй. Цаанаасаа тэр нэг том гүрнийг байгуулахад гэсэн тэр томоохон үйл явц дунд заавал хийх ёстой байсан зүйлүүдийн нэг шатан гэсэндээ байсан байх. Тэгээд ирэнгүүт нэг талаас яг зөв бодож байгаа. Би хэрвээ магадгүй 1300 он байсан бол ямар хүн байхаас юм болоо. Тэгээд магадгүй энэ зүйлийг мэдсэн надад бас ямар давуу тал бий болох болоо. Гингүүт илүү олон хүнийг ойлгох нэг одоо үндсэн суурь фундамент бий болж байгаа бол гэж бодсон. Заавал чи Христ юм уу тэгвэл чамтай ярихгүй ч гэдэг юм уу тий. Чи сүмд явдаг юм тэгвэл над чамтай яриад байгаа юм байхгүй ч гэдэг юм. Тэр хүмүүсийг ойлгохын хэрээр яг энэ хүмүүс яагаад яг юу бодоод ингэж бодоод юунд итгэж өмсөд ингэ яваад байгаа гэдгийг учир шалтгааныг нь мэдчих юм бол илүү олон хүнийг хамарсан үйл хийхэд тэгснээр илүү төхөмтэй юм болов гэж бодогдсон. Тэгэл ямарваа нэг одоо байгууллага дээр байгууллагын дотоод дүрм журмтай холбоотойгоор тэрэн дээр чинь шашин шийдлэг бол улс төрийн холбоот ямар нэгэн байхсгүй ч гэдэг юм уу дүрм журм байдаг шүү дээ. Тэрэн шиг тэр нэгдсэн зүйлийг олныг хамарсан зүйлийг хийхэд тулд энэ итгэл үнэмшилтэй орон зайг яалч мэдэх шаардлага байгаа юм уу да. Тэгээд дээрээс нь би ч нэр сэтгэл судлаж байгаа учраас өмнөх зуунуудад шашин чинь өөрөө одоо арт түмнийг массын хэмжээнд одоо сэтгэлийг засч ирсэн нэг томоохон хөшөөрөг байгаад байгаа шүү дээ. Ингэх юм бол тэгэн тэх юм бол зөв ингэх юм бол буруу. Ингэж ийж сайхан амьдрын тэх юм бол муухай амьдрын ч гэдэг юм уу те буруу гэл. Энэ нэг талаас ихтэй мэт боловч одоогийн төвшөнд бол шашин гэдэг ойлголт нь бас жоохон хоцрогдоод байгаа юм уу да. Тэгэхээр гол нь яг тэр зүйлийг нэг бүрчлэн судлаад дагаад явах нь явж байгаа. Гол нь яг үндсийг нь бариад аваад зүй тогтлыг нь анзаараад өөртөө шингээх, наахын наагаад, авахын наагаад хайхыг хайчих юм бол ер нь тэгэл болчих юм уу да. Тэрний ишлүүдийг сонсоод л тэгэл бас байлээ шүү. Наад тэр Соломон хааны бичсэн тэр ухаанлаг байлээ шүү. Номлогчийн үгс гэдэг ном нэр нэлээд таалагддаг. Маш гүн гүнзгий ойлголтуудыг хэдхэн нэг өгөөнд ингээ багслаад оруулсан байх жишээ нь. Хоёулаа бол нэг ганц ишлэл, 3 ишлэл ч юм уу уншиж өгөөд тэгээд өндөрлөв. Хамгийн тод үлдсэн болохоор наран дорох бүхий юм цаг хугацаатай. Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй гэсэн үг. Ингээ шантраал одоо хизээч дуусан бол хизээч ингэх юм бол доо заримдаа аягүй амьдрал утгахгүйс нагдаал. Өнгөлөм дээр чаргаар хүчсэн дээр юм шиг бол бодогдсон. Тэр чинь нэг хэцүү одоо учраас тийм бодол орж ирээд байгаа шүү дээ. Тэгмүү тэр зүйлнийсэндээ хэвэндээ бол байхгүй. Чи бол шууд урам авч ийн үү те би бол шууд готрангаар авч ийн. Сайн нэг сонсон гото. Яагаад? Тэгэл байгаагаас дэш явахгүй юм байна тааж гэдэг юм нэг тийм санаа яг нэг толгойн шаардлагат гэдэг л юм шууд орж ирлээ шүү дээ. Наад л урмын үгс нэгтсэн шүү дээ. Би харин жоохон готрангоо. Тэгээ жишээ нь нэгрүүлэг дээр нэм үг байгаа. Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихтэн мэдлэг аривж хаваас шаналл нэмэгдэх буюу гэд. За тэгэл мэргэн ухаантай болохоор л готраад идэв байна. Яг хариултыг хэлчихлээ. Баярлалаа. Заримдаа тэгэл тэг юм баг мэдэгүйсэн ч тэнийг үйсэн ч хамаагүй амар юм уу дөө. Тэнийг дотор оож өгөх хичээр. Угсаа дураг байдаг шүү нэг амар том толгоон дотор жижигхэн тархин нэг инээцээ. Амар том тархитай нь болохоор бүр ингээ нэг ийм өрцөн нэг миметри яд. Тэгээд тэр юу чин нөгөө нэг тэр алимын чин нэг мэдлэгийн алим гэдэг үстэй. Сайн мууг мэдүүлэгч модны жимс гэдэг юм. Сайн мууг мэдүүлэгч модны жимс идээд яга нүгэлтэлчлээ. Мууг нь мэдчих болохгүй гэсэн утгатай.
одоо утгаар битгээд гисэн байгаа байхгүй юу. Сайныг ч мэдээд муугийн ч мэдэх тиймэрхүү юутай болсон. Тэгэнгүүт тэрийг эдснээс хойш өөрсдөө нүцгэн байгаа гэдгийг анзаараад тэг хувцсаж эхэлсэн байгаа байхгүй юу. Нэгс нь бурууга далдлах гэсэн ойлголт гэх юм уу. Тэгтээ яг л нөгөө тарих яаж үүссэн талаар юм шүү. Хөгжсөн талаар. Үгүй одоо энэ талаар юм бол өдөр дуусахгүй бах өө. Үгүй зүгээр одоо нөгөө амьтад чинь нүцгэн л байгаа шүү дээ. Хөргий амьтад шүү дээ. Тэгээд нөгөө оюун ухаанд гэдгээрээ хүн чинь л хувцсан юмсөө үсттэй. Аа. Тийм утгатай байж бас болох юм. Тэнгүүтээ тэр альмаа эцэн гэхдээ буруутсан гэлөө гэж үздэг лөө. Тийм нөгөө бурхан өөрөө энийг битгий хийгээрэй гэсэн зүйлийг өөрөө хийцэн. Ягс нь хэлсэн зүйлийг нь дагаагүй. Тэгээд зөрчсөн гэх юм уу. Соломон хаан нь болохоор мэдлэг бол уйтгаргоног гэдэг ш тий. Уйтгаргоног гэснэ тий. Гитвээ. Мэдлэг ариуч аваас шаналл нэмэгдэх буюу тэр. За тэгээд бас нэг юм зөв үйлчлэл байна. За. Ирээдүйд бие болох нь аль хэдийн байсан. Нэгээс нь шинэ юм гэж юусаа байхгүй гэдэг ойлголт. Би бол санал нэгж байна. Гингүүд нь ямар нэг юм чинь тойрог давтамжтай. Нөгөө санаад сэрдэг гэдэг шигтэй. Тий. Өнгөрсний хуучин дээр жоох юм нэмчих юм бол тэр шинэ болно шүү дээ. Гэтэл тэр шинэ зүйл чинь маргааш ихэд хуучирч чинь гээл. Манай бурал ер нь иймэрхүү юм ярьд шүү. Манай бурал одоо христч байсан байна. За хаа юм чинь тэр мэрийг бол хангалттай судалсан байлгүй тий. Үгүй тэр жаага тэр цаг үетэй нь бол нэг холбоог л ах л та. Ер нь онготын байдлаар л тэр цаг хугацааны тухай бол нэг тийм. Гэхдээ тэрийг их мэдээд хэрэггүй юм шиг. Их мэдхий бол амар утгагүй болох юм билээ. Тэгэхээр би жоох ингэж зүхтахыг оролддог шүү дээ. Ер нь нэг тийм гоё л биш юм. Тэгэл жишээ нь Библиэд холбоотойгоор сатаны Библи гээл. Харин бид хоёр нэрээ дараагийн дугаартаа сатаны талаар ярих гэж бодсон. Тэгээд ингээд дуусчихгүй хоёлаа. За тэгээд төр баяртай цагаа гарган сансан та бүхэндээ баярлалаа. Сав дараагүй сабаа дараарэ.